одоо миний ард бол Японы цэргийн тусгай 731-р анги гээд бичсэн байгаа. Энэ хар бол Японы цэргийн Японы тусгай ангийн Манчжури 731 гэж нэрлэгддэг ангийн төрөлөөр байгуулсан музей. За энэ ойр орчинд байгаа энэ барилга байгууламжууд энэ мэдээж автоцаан болвол 1933 онд байгаагүй. 1933 оноос 1945 оны хүртэл хугацаанд энэ Японы цэргийн болон эмч дэлхийн ажилчдын 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс баг тасаг ажиллаж ирсэн. Энэ табны зарим нь мэдэх бах энэ тасаг юу хийж ирсэн бэ гэдэг тухай. Тэгэхээр энэ Японы цэргийн энэ тасгийн хийж ирсэн үйл ажиллагаа бол зайлшгүй миний харилаар ярьсан номны хэсэгт нэг хэсэгт ордог. Тэгээд орхоос өөр түүхийн хувьд үйл ажиллагааны хувьд хаалгын явдлын хувьд орхоос өөр зам байгаагүй. Тийм учраас энийг яг үнэн боддоор нь уншигч та бүхэндээ зөв мэдээлэл хүргэх гэж 2 жилийн хүсэл мөрөөсд боллоо. Тэгээд одоо би яг энэ тогтгошоо олж үзсэн. Тэгээд тогтгошоо ороод бичлэг хийж болж байв, бичлэг хийгээд зураг авч болж байв, зураг аваад тэгээд уншигч та бүхэндээ яг 100 жилч өнгөрөөгүй энэ цаг үеийн түүхийн энэ хэсэгт хүндэтгэлийн хэсэг хийсэн энэ том гэмт хэрэг яг хаана ямар үйл ажиллагаатай ямар газар нутаг дээр хэдий хэмжээний хүмүүс хамрагдаж хичнээн ямар үйл ажиллагаа явуулж ирсэн бэ гэдгийг уншигч та бүхэнд үзүүлсэн. Тэгээд миний бичлэг бол хөв хүний хогт зориулсан гар утсаар хийж байгаа бичлэг учраас дуу чимээ болоод дүрсний дууны стандарт хангаж чадахгүй байгаа уучлаарай. Тэгээд уншигч та бүхэндээ зориулаад аль чадвар чинээгээр баримтжуулж хүргэж байгаа. Ингээд харбин тус урагшаага 20 гаруй километр 22 км фефан дүүрэг. Тухайн үед бол харбин фефан дүүрэг гэж дүүрэгт нь харьяалагдаагүй байсан. Фефан гэж тусдаа жижиг тусган байсан. Одоо бол харбин ингээд хотын тэлэлт нь энэ хүртэл хэлсэн байна гэж үзэж байна. Фефан маань өөрөө харбин хотын дүүрэг нь болсон өмнө зөвхөн нэг дүүрэг нь болчихсон байна. Тэгээд энэ газар ингээд зорин ирлээ. Тэгээд ном нэгтгэж байгаа учраас заавал энэ талын судалгааг өөрийн биеэр хийх их зорилго тавиад энэ музейг үзээд энэ баримтуудыг цуглуулж өөрийн үдээр харж гараар үзэх гэж хэдэн мянган байрыг хэдэн мянган километрийг үсэж ирлээ. Австриас Монгол руу, Монголоос Хятад руу, Бээжин, Тинжин, Харбин, одоо ингээд буцаад 2 цагийн дараа Тинжин руу буцаж нисэн. Тэгээд энэ бүх баримт нотолгоонуудыг маань та бүхэн үзээд номтойгоо харьцуулаад тэгээд харь хэлээр яригчдын адал явдлаар автаа морилоороо хүсье баярлалаа гэж орцгоо. За би одоо номынхоо хамгийн сүүлчийн судалгааны ажлыг хийгээд харбин хотоос урагшаага 20 км-ийн зайтай Фефан гэдэг газар ирсэн. Энэ газар бол 1932 оноос 1935 оны хооронд хүн төрөлхтний эсрэг террорист үйл ажиллагааны хүн төрөлхтний эсрэг гэмтэрэг хийсэн хамгийн том үйл ажиллагааны яг гол үгэн дээр зогсож байгаа. Энэ жишээ Монголд бичсэн гэдэг нь хүн төрөлхтний эсрэг террорист үйл ажиллагаа болж ирсэн газар. Тэгээд энэ бол 6-7 хил дээр бичсэн байна. Тэгээд энэ Фефан гэдэг газар бол яг тайлбарлаж одоо би ингээд үзээд бусад газруудыг энэ одоо бусад үйл ажиллагаанд ямар юм явуулж исэн, ямар туршилт судалгаа явуулж исэн гэдгийг нь үзээд ингээд явна дөө гэж орж ирээд байж байна. Тэгээд энэ ч бол одоо Японы Кантоны цэргийн 731-р тусгай тасаг гэж тасаг үйл ажиллагаа явуулж исэн. Тэр тасаг нь 1000 гаруй цэрэг бас эмч ажилчтай нийтдээ 12 жилийн хугацаанд энэ үйл ажиллагаа явуулж ижээ. За тэгээд энэ миний номны судалгаа болтоо 2 жил үргэлжилсэн. Тэгээд энэ 731-р анги бол харь хэлээр ярьсан ном дотор нэг хэсэг болж ордог. Ингээд харь хэлээр ярьсан ном бол 1940 оны үеийн явдал. За
1949 оны үйл явдлуудыг дотор нь бичигдсэн байна. 1940 оны үйл явдал буюу яг энэ Финфан дахь 731-р ангийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг байсан судалгааг хийхээ сааж бүтэн 2 жил өсөж мөрөдсөн би үр дүнд өнөөдөр ингээд яг гол үйл өгсөж байна. Ингээд та бүхэн бодохгүй чухам яг энэ чинь юу болж исэн бэ гэдэг баримтуудыг зургаар бичлэн үзье. За ингээд нөгөө 731-р ангийн яг Финфанд байсан яг тэр голомдон дээр нэг музей дурсгалын газар байгуулсан юм байна. Яг тэр газар нь. Тэгээд одоо энэ эмчнэр хэрхэн хүний бие дээр, хэрхэн мал амьтны бие дээр бактериологийн зэвсэг, биологийн зэвсэг хийж исэн тэр багаж хэрэгслүүд тэр туршилтуудыг яаж явуулж исэн гэсэн бүхэл юмнуудыг харуулсан байна. За энэ чинь бол миний номон дээр одоо гол дүрд гардаг Исиро генерал Японы энэ ангийн тусгай тасгийн ерөнхий командлагч тэр хамгийн дээр байж байна. Миний номон дээр гарч байгаа. За энэ хөлтөлтийн туршилт ахалж исэн Ясумара Хисато гэж хүн. За энэ ч харагдаж байна. За миний номон дээр бол яг эдгээр хүмүүс бол яг жинхэнэ бодтойроо ингээд гол дөрүүд болоод ингээд гардаг баг. За энэ ч тухайн үед гарч исэн тушаал шийдвэрүүд хүний бие дээр туршсан тэр туршилт хийх зөвшөөрөл Исиро генералын гарын хэсэгтээ тэр баримтууд харагдаж байна. За би нөгөө түрүү харуулсан түрүүнийг дайраад өнгөрсөн нэг бичлэг хийсэн байгаа. Тэр Харбин хотын төвд байдаг 2 давхар гэдэг цагдаагийн хэсэг яг тухайн үед иймэрхүү байдалтай байсан байна. За энэ хүмүүс дөнгөлдөг байсан гавгинж байна. За энэ яг одоо тухайн үед хүмүүсийг хордог байсан тэр яг одоо энэ л объект дээр шүү дээ. Тэгээд энэ объект дээр одоо хордог байсан хүмүүсийн тэр шонгууд өргөс торнууд одоо оргон зайлуулахгүй гэсэн л. За энэ нөгөө нэг номон дээр гардаг одоо миний зогсож байгаа энэ объект бол яг хуучин юм байдалтай байжээ. За энэ голд байгаа энэ 3 яндантай энэ шатаах зуух бол одоо өгсөн хүмүүсээ туршилтанд ороод нас барсан хүмүүсийг одоо нэг гойлонгуудыг төлөөнүүдийг нааш навчирч энэ ч шатаах зоохлоо Итиро гэж зоохны галч руу явуулдаг байсан. Энэ Итиро гэдэг галч бол сүүлд одоо 10-аад жилийн ч хүний хөр шатааснаар сүүлдээ бол солиороод одоо гал зөөвчин тусаад тэгээд дайны дуусгаас өмнө нас барсан гэдэг юм түүх баг. За энэ дээр байгаа энэ Финфаны энэ байрлал бол миний номон дээр гарч байгаа нөгөө дундах энэ хөндлөвчийг нь авах юм бол одоо нар буюу Япон улсыг гэсэн ханз үүснэ. За энэ хөндлөвчтэйгээ ингээд нийлэхээр тариа гэдэг ханзыг үүсгэж байгаа. Тэгээд та бүхэн энэ байгууламжийг барьсан энэ үүсгэж байгаа энэ ханз бичгийн тухай миний номон дээрээс бас унших боломжтой. За энэ ч бол одоо тухайд юу явж ирсэн бэ гэдэг энэ баримтат кино ингээд дотроо гарч ядг юм байна. За гойлонгууд буюу одоо Манж, Хятад, Орос, Монгол, Солонгос хүмүүсийг одоо 10 хэдэн жил туршилтанд ашиглаж байсан хөлдөөх туршилт, шатаах туршилт, гидсний хижиг, хар, тахал одоо Тэмбүү, яр тэгээд элдв бэлгийн замын халдвар төвчин, цусан, суулга зэрэг маш олон төрлийн өвчний одоо бактерийг хүчрхэгжүүлээд чадамжуулаад тэгээд мал амтны гаралтай агаар тусдын замаар халдварладаг болгож одоо бактериологийн дайнд бэлдэж байсан 731-р тасгийн эрэлхийг хамт олон гэх ба. Гэхдээ хэлбэл эднэрт ямар ч юм хоёр талтай байдаг.
Тэгээд байрны дараа бол энэ 731-р тасгийн эмч ажилчид бол дэлхийд одоо нэгт эрмэлэгдэх үйс мундаг эмчнэр болж исэн. Тийм учраас эдгээр хүмүүсийг бол одоо хүндрэлтний эсрэг гэмт хэрэг хийсний хандлага цаазаар авах гэдэг юм уу, одоо өхлийн шийтгэл ногдуулах ийм боломж болцоо байгаагүй. Тэгээд эднэр бол одоо энэ олон мянган хүн дээр туршилт хийснийхаа энэ бол 20 анги гэдэг ингээд ерөнхий бүдүүч зургийг дээрээс харуулж байна. За энэ бол ерөнхий удирдах газар. Энд чинь ингээд тайлбарууд нь та бүхэн ингээд. Тэгээд энэ олон мянган хүн дээр одоо задлангийн 9 шидийн туршилт хийсэн энэ Эфиопийн галын зуух нь учраас эдгээр эмч ажилчид маань маш өндөр чадамжтай болсон, ур чадвартай болсон. Одоо болохоос яах вэ? Тэгээд маш их ур чадвартай болсон баг. Тийм учраас дараа нь эдгээр эмчнэр бол энэ 731-р тасгийн энэ хүмүүс бол юу яасан байдаг? Америкт, Японд, за зарим нь Хятадта, зарим дэлхийд дахинд Европ орны улс руу гарч маш мундаг эмчнэр болсон байдаг. За энэ хүмүүсийг зөөж авчирдаг байсан энэ төмөр замын байгууламжийг харуулж байна. За энэ харах тасгууд. Тухайн үед бол одоо энэ финфанд яг энэ ч ингээд туршилтын үйл ажиллагаа явуулдаг байхад ойр орчимд нь иймэрхүү байгууламжууд байжээ гэдгийг газар дээр тэр чигээр нь бүдүүчээр харуулсан юм байна. Тэгэхээр энэ нэг ингэж өөрийн үдээр үзэж газар зүйн багцаа авч уур амьсгалыг нь мэдэрч барилга боломжуудыг нь харна гэдэг бол миний хувьд маш таатай хэрэг байна л да. Ном бичиж байгаа 2 жил судалж байгаа одоо удахгүй нээх гэж байгаа номонд маань. За их наран улс буюу одоо эзэн хааны талбай. За тухайн үед финфанд байсан өдөртөгч нарын нэр гар ёсг. Тэгээд энэ бол тухайн эзэн хаан буюу Японы эзэн хаан бол 731-р тасгаар маш их бахархдаг байсан байна. Тэгээд энийг бол ерөөсөө гэмт хэрэг гэж үздэггүй. Тэгээд энэ 731-р тасгийн эмч ажилчид альва төрлийн шинэ бактери, шинэ вирус гаргасныхаа төлөө, амжилттай туршилт хийснийхаа төлөө маш их гавьяа шагналуудыг хүртдэг байсан. За энэ бол одоо тухайн үеийн Япон цэргийн өмсгөл, хувцас, тушаа одоо цэрэг дэвийн одоо цол дэвээсээ шалтгаалсан хувцас нарыг ийм хувцас нартай байсан байна. Ерөнхийдөө бол нөгөө 2 жил судалж исэн материал дотор бол яг эдгээрийг яг нүдээр хараагүй ч гэсэнтэй зураг хэрэгсэл, интернет, бусад нөгөө хүмүүсийн надад явуулсан материал юм дээрээс яг ийм хувцас нартай гэдгийг нь бол төсөөлж биччихсэн л да. Одоо бол харж бичсэн л дээ. Тэгээ одоо бол яг өөрийн нүдээр ингэж хараад өргөжлүүлж дуусгахад бол тун төхөнтэй болж байна да. За энэ 731-р тасгийн одоо ноёрхол буюу одоо байж хяналтаа тогтоож исэн газрууд Хайлаар, Харбин, Линку гэх ийм газрууд. За туршилтаа явуулдаг байсан газрууд нь байна л да. Бактериологийн туршилт явуулдаг байсан. Гаргаж авсан бактерийн туршилтуудыг явуулдаг байсан. За эднэр бол одоо тухайн эмч ажилчдын цэргүүдийн яг энэ туурин дээрээс нь олдсон хэрэгжилж исэн багаж хэрэгслүүд байна. Тэгээд нэг аимшигтай нь одоо энэ биологийн гаргаж авсан биологийн зэвсэг нэм бактериуд маш олон төрлийн өвчний бактериудаа бол зүгээр энгийн савнд хийгээд шаасан эсвэл төмөр савнд хийгээд
ингээд авч явдаг, зөөвөрлөдөг байсан байгаа. Тийм учраас ч одоо тухайн үеийн энэ хайлаар манжуур тэгээд энэ харбины ойр орчимд бол энгийн иргэд тэгээд Япон цэргүүд нь өөрсдөө Япон иргэд өөрсдөө өвдөх тэр тахалд нэрвэгдэх ийм зүйл их илбэг байсан байна. За одоо музейн энэ хэсгээс бол ингээд хүний бие дээр хийгддэг байсан одоо нэг элдв өвчний нэм бактерийн одоо туршилт явуулдаг байсан энэ хэсгийг хэлж байна. Хар тахал, гидсний хижиг, гепатит, за цусан суулга, тэгээд шүлхий, тэмбүү зэрэг маш орчлон өвчнийг бид бол гаргаж авч ирсэн. За энэ харахнууд харах болоод эрүү харах мөн зүгээр цагаан хулгана одоо ахуй хулгана гэж хэлдэг, зүгээр нөгөө жижиг мэрэгчд тэгээд нөгөө харахны биш зүгээр ингээд нөгөө айл өрхөөд агуулгах савнд бүгдэг тийм хулганууд дээр тийм хулгануудыг өвчлүүлээд тэгээд тэднэр дээрээ туршилт хийгээд эцэст нь энийгээ болохоор энгийн жижиг тосготуудад тараагаад за тэгээд нөгөө нэг энэгээр ийм төрлийн мэрэгч амьтдаар дамжиж өвчин халдварлах үе шатыг тэгээд тэрэнд нэрвэгдэж байгаа хүмүүсийн өвчлөлийн шат тараалыг судалдаг байсан байгаа. Ер нь бол нэлээд харигс. Доороос нь хулгунууд нь гараад ирэх юм шиг санагдав. За энэ бол ингээд нөгөө хулган, жижиг мэрэгч амтан, гахаа нохой, шуу тэр туршилт хийх хамтдад агуулдаг байсан байр сувных нь зураг харагдаж байна. Энэ бол Финфаны хонглоо. Эцсийн одоо дамжлах өвчтэй хүмүүсийг хадгалах. Эдгээр ч хүмүүсийг өвчлүүлээд хамгийн гол нь хадгалж байгаа шин. Тэгээ хадгалаас сүлд нь задлан хийгээд тэгээд тэр өвчлөлийн бүхий л одоо эд эрэхтэнд яаж халдварлаж байгаа, яаж нөлөөлж байгаа, хизээ хэрхэн яаж өгөх нь гэдгийг нь одоо харж туршдаг байсан. За энэ ингээд туршилтын багаж хэрэгслүүд нь байна. За энэ Финфаны тухай гарсан ном 2 ном байдаг юм байна. Тэгээд ийш бол камер авч орох боломжгүй учраас ингээд гар утсаараа бичээд байгаа. За энд их сонирхолтой байсан байна. Тухайн үед бол өнгөт хальсны камер гараагүй байсан. 1933 оноос 45 оны хооронд. Тэгээд энэ эрдэмтэн судлаачид маань яадаг байсан бэ гэхээр Токиогоос, Японоос за мэрэгжлийн одоо торгоны зураач, за тэгээд урчууд ийм хүмүүсийг дуудаж авчираад Финфанд байрлуулад одоо энэ маш нууцын зэрэгэлтэй гэсэн. Тэгээд энэ 731-р тасагтаа байрлуулад тэгээд туршилт хийх болгондоо эдгээр зураач нарыг дагуулж ордог байсан. Тэгээд нөгөө тухайн үед фото зургийн аппарат, төрс бичлэгийн аппарат байгаа, камер байгаа боловч өнгөтөр эд эрхтний одоо энэ өвчлөлийн яг энэ өнгөний хөвсөл болоод өвчний халдвар авсан эрхтнүүдийн одоо байдлыг гаргаж чадахгүй учраас зураач нараар ингэж өнгийн будгаар зурулдаг байсан баг. За энийг энэ чинь ингэж тэр баримтуудыг дийлгэж харуулсан байна. Энэ бол одоо эцсний хижиг өвчин, хар тахал өвчинд
нэр өгцөө хүний гидс дотор хэрхэн яаж өөрчлөгдөж яасан бэ гэдгийг ингээ харуулж байгаа ийм зурагнууд. За энэ чинь бол яг энэ оригинал их хуваараа одоо Q ажиллагааны тайлан гэж одоо энэ фонд байсан хүмүүсийн тухайн үед одоо өдрөнд туршилтанд орох хүмүүсийн нэрс. Гэхдээ эдгээр бол хүн гэж нэрлэдэг. Тэ гойлн, түлээ, дүнз гэж нэрлэдэг байсан. Хүн гэдэг ойлголт бол эднэрт байгаагүй. Oh my god. Энэ ч одоо ийм том одоо энэ Q гэдэг энэ ажлынх нь туршилтынх нь тайлан гэхэд л ийм том байдаг байна. Энэ бүх одоо хийжсэн туршилтуудын тайлангуудыг нь олдсон материалуудыг нь энэ ингээд дэлгээд тавьсан байна. Энэ бас нөгөө номон дээр гардаг Козо гэдэг эмч байна. Яшикава. За энэ нөгөө нэг мис заслын хагалгааны эмч нарын энэ эмч нарын одоо багаж хэрэгсэл хөрөө тэгээ цээжний хөндийг тэлдэг. Тэгээд энэ нөгөө нэг 12 нуглам гэж хүний гидс доторыг ингээд үлгэж хоёр талд нь энэ нэг үлгүүрүүдийг үлгэж жагаад энэ нэг төмрүүдийг тэгээд хүний гидс доторыг ингээд амьдаар нь нөгөө хаалганд орж байгаа хүмүүс амьдаар байгаа гэсэн үг. Тэгээд энэ үлгүүрүүд дээр ингээд үлгөөд тэгээд гидс доторыг юм задалдаг байсан ийм хэсэг байна. Ийм нэг зүүн болгоод тавьсан байна. За энэ ч бол хагалгаа явагдчихна. Хамгийн гол нь ингээд энгийн өгсөн хүн дээр хагалгаа хийх, амьд хүн дээр хагалгаа хийхин ялгаа гэдэг асуултанд эдгээр бол нөгөө амьд хүн дээр хагалгаа хийх нь илүү давуу чанартай байдаг гэж хариулсан. Нөгөө нэг цус урсан, зүрх цохилно, шүрмс булчин ажиллана. Тэгээ хүний биеийн процесс өвчнөж бай, тухайн хүлдэлтэнч бай, түлэгдэлтэнч бай, эсвэл буу сэлбэний шарах сорвинд ямар хариу нөлөө үзүүлдэг гэдгийг нь харах бүрэн боломжтой гэж хариулсан байна. Одоо миний зорж харах юмсан гэж бодож исэн бас нэг хэсэг байна. Энэ бол мис заслын ширээ, хагалгааны ширээ. Тэгээд 731-р ангийн хагалгааны өрөө тий. Тэгээд Японы найз нөхдүүд тэгээд Японоос ирсэн төлөөлөгч нарт хагалгаа хэрхэн хийдэг, юу ямар хагалгаа хүний дэрхтнээс юу гэмтнээж задлуулж үзмээр байна. Тэр хүсэлтийн дагуу хагалгаа хийдэг байсан. Бас нэг юм нэг тасаг байна. Энэ мис заслын хэрэгсөрүүд нь одоо цустай толботой хаалгааны ширээ савтомпон гэдэг. Одоо энэ бол нөгөө улаан хонгол штэ. Цаашаага энэ нэг хаалгааны юмч явж байгаа энэ хонгол бол нөгөө номон дээр зураг дүрслэгдсэн байгаа энэ дээрээ энэ бүрки гэрэлтэй улаан хонглоор нөгөө этер руу шатаах зурх руу ингээ хаалгааны туршилтанд ороод ингээд нас орсон хүмүүсээ авч явж байгаа. За сая хийсэн нөгөө нэг этеро руу авч явж байгаа гэж. Энэ бол нөгөө этерогийн гэр ажлын байр галголомт болсон шатаах зоох. Тэр шатаах зоохнаас яг боддоор үлдсэн тоолсогнууд. Одоо ярьдаг бол энэ тоолсогнууд хичнээн хүний шатаж чандралагдсан цогцос одоо шатаагдаж гарсан бэ гэдгийг одоо ярих л бах та бодвол. Тэнд нөгөө этерогийн бүүэн дуун явж ах шиг байна. За энэ бол нөгөө нэг туршилт явуулдаг байсан хэсэг юм аа. Тэгээд номны 13 дугаар бүлэг дээр энэ тухай өгүүлсэн байдаг. Тэгээд харь хэлээр яригсад ном бол ганц энэ үйл явдлыг харуулж байгаа юм биш л дээ. Яг харь хэлээр яригсад номны нэг хэсэг болж ингэж ордог. Харь хэлээр яригсад ном маань 3 өөр хэсгээс бүрэлддэг.
Гэхдээ хоорондоо уялдаа холбоотой. Тэгээд ийм загалмаа хэлбэртэй моднууд энэ одоо тэнцэнээс нь олдсон моднууд гэж энэ одоо бол ариутгаж мариутгаад өвчин байхгүй. Тэгээд энэ финфанд ойролцоо ийм задгаа талбай дээр хүмүүсийг ингэж загалмайд уйчаагаад тэгээд төмөр хуйг, төмөр дуулга ингэж өмсгөөд яагаад гэвэл агаараас бөмбөгдөн. Бөмбөгдөхдөө артиллерийн тийм бөмбөг биш шүү дээ. Энэ одоо энэ ч байж байна. Ийм шаазан бөмбөгнүүдээр бөмбөгдөн. Энэ шаазан бөмбөгнүүд дотор юу байгаа вэ гэхээр өв төмөн нөгөө нэг төрөө үзүүлсэн бактери, нэм бактеритэй бөөс, хуулц, шалц гэх мэт ийм өвчний өвч үүсгэх ийм одоо бүхэл зүйлээ ийм шаазан бөмбөгөнд хийгээд энэ шаазан бөмбөг нь бол 731-р тасгийн одоо удирдагч генерал Исиосирогийн өөрийнх нь ганц бахархдаг зүйл нь өөрөө энэ зүйлийг бодож олсон туршилтанд орж байгаа хүмүүсийг өхүүлэхгүйгээр яаж өвчин халдаах вэ гэдгийг тэгээ агаараас яаж бактериологийн даан явуулах вэ гэдгийг туршиж хэлсэн. Тэгээ тухайн үед маш амжилттай санаа олсон энэ шаазан бөмбөгний санаа юм байна. За ингээд энэ ч бол одоо ингээд тухайн үед ингээд өвчтэй хүмүүсийг ингээд өвчний талбай руу оруулаад заримдаа бол хөлөхгүйгээр зүгээр өвчний талбай руу хөөж оруулаад тэгэл тэнцэнэ талаас нь бүслээл хаашаач гаргалгүй. Тэгэл одоо хэрэгтэй байсныг нь харддаг л байсан баг та. За анчнаас та бүхэн харж байна. Сүлд хийсэн баримтат кино өвчтэй хүмүүсийг энэ өвчний бактеритай талбай дээр энэ тасагт байгаа гойлонгуудыг ингээ хоёр орно хүлээд ингээд талбай руу хөөгөөд оруулдаг. Тэгэл энэ талбай дээр ч одоо тэгэл 9 шидийн өвчин байгаа ш. Энэчнээс та бүхэн зохион байгуулалтыг нь харж иж болно. Ингээд зөвхөн бүхсийг нь өгзгийг нь ил гаргаад ингээ хүлждэг байсан байгаа. Тэгэхээр яаж байгаа гэхээр хүний ам болоод өгзгөөр шулуун гидсээр өвчний одоо өвчин тээсэн бөөс, шалц, хуурс зэрэг 9 шидийн мэрэгч шимэгч амьтад одоо ордог юм байна л да. Цуснд нэвчдэг. За энэ одоо нэг шаазан бөмбөгнүүдийг голд нь ингэж хайж байгаа. Энэ тухай номны 11-р бүлэг дээр орсон баг. Тэгэхээр энэ туршилтуудыг яг энэ цаг тухайн үед нь ингэ тэмдэглэж авдаг. Яг энэ дээр шүү дээ. За эднэр бол одоо нөгөө бактери хадгалдаг, агуулдаг тэр бүхэл багаж хэрэгслүүд нь цацдаг. Тэгээд 1939 онд бол Япончууд халах голд бактериологийн зэвсэг туршсан. Оростой хийх тулаандаа Орос Монголдо хийх тулааны эхлэл болгож бактериологийн зэвсэг туршсан ба. Энэгээр бол гидсний хижиг, цусан суулгын өвчний ус болон одоо хүнсээр дамжих ийм чадамжтай төрлийг халах голын усанд халах голд туршсан ба. Тэгээ халах гол руу цутгадаг хоёр голын ихтер очиж энэ бактери асгасан байдаг. Тэгэд энэндээ бол ганцхан одоо эднэрийн хүссэн тэр хүмүүс нь хортохоос гадна өөрсдийнх нь цэргүүд хортож харбын хоцдох өөрсдийнх нь цэргүүд Манжурийн цэргүүд Япон иргэд өөрсдөө хордсон байдаг. Өвчлсөн байдаг. За энэ бол нөгөө алдартай ээж охин хоёрын
хортгийн аквариумыг төрслөн харуулсан байна. Энэ бол яг Финфанд бос хамгийн аимшигтай туршилтуудаас одоо цаасан дээр баримтаар үлдсэн нэг нь байдаг. Энэ тэгээд бүх л баримтуудаас сүлд нь зөвлөлт зэргүүд, Америк зэргүүд орж ирэхэд устгасан боловч мэдээж энэ том байгууламжийн энэ 10 хэдэн жилийн баримтуудыг бол нэг өдрийн дотор, нэг хоёр өдрийн дотор устгах боломж байхгүй юм аа. Тэгээд энэ яг энэ хортгийн аквариум дотор ээж охин хоёрыг ингэж хортуулсан яг тэр баримтуудны чинь их хуваараа байж байна. Тэгээд энэ чинь болохоор юу болсон бэхээр Орос бүсгүй. Тэгээд хүүхэд нь бас Орос. Тэгээд эхлээд амтын хийж үтсэн энэ аквариум дотор шуу. Ямар шуу байдаг вэ? Тагтаа байдаг лөө. Тийм баха тагтаа. Тэгээд дараа нь бол тагтаа бол эхний минутанда өгсөн байдаг. Тэгээд хүний хортгийн тэтгэсвэрлэх чадварыг нь үзээд тойроод эмчнэр ингэ зогсож байгаад энэ Орос ээж охин хоёроо оруулсан байдаг. Тухайн үед бол нөгөө нэг Оросын шин дэглэн буюу улаан улаан хувьсгалыг эсэргүүцсэн цагаан хааны одоо үзэл сурталтай Оросууд бол Харбин мужид Харбин л бол ихээр дөрвөн ирж амьдардаг байсан байна. Тэдний нэг л дээ энэ ч байсан Оросууд бол тэгээд нөгөө нэг хувьсгалыг эсэргүүцээд хуучин дэглэмээ авч үлдэх гээд тэр үзэл бодолтой өнж байгаад тэгээд нийгэмд тэр нь боломжгүй учраас дөрвөж Хятадын нутагт орж ирж амьдарч байсан Оросуудын туршилтанд маш ихээр хохирцоосон. Тэгээ Харбин хотыг тойроод одоо өчтөр уулзсан хөгшөнтэй Хятад хөгшөнтэй уулзахад бол Харбин хотыг тойроод нүхэнд амьдарч байсан Оросууд тэгээ баригдаад мөн туршигдаад буудуулаад наашаа энэ 731 руу ачигдаад ингэж сүулдэ тэгээд олон жил тэгж байсаар хагаад остоо үгүй олцгоосон явцгаасан зарим нь гэж хэлж байна лээ. За энэ ээж охин хоёрын бол эхлээд ээж нь нас барсан. Ээж нь яг энэ битүү зууханд хортгийн аквариум дотор нас барахтаа охиныгоо одоо ингэртэ тэрвэрэд хормон доогоороо охиноо хийгээд тэгээд нас барсан байдаг. Тэгээд охин нь бол ээжээсээ хойш дахиад нэг 3-4 минутын дараа хортгийн дортоод нас барсан гэсэн. Энэний баримт нь бол олдсон учраас зарим олдсон баримтуудыг ингэж үлдээсэн ба. За манай нөгөө нэг Ясумара Хисатогийн алдарт хөлдөх туршилт. Ясумара Хисато бол сүүл 1978 онд илүү Японы эзэн хааны од тонгоор шагнуулсан. Дайны дараа энэ хүнийг бол ямар нэгэн ял шийтгэлгүйгээр өнгөрөөсөн. Яагаад гэвэл энэ хүүтний сорил буюу энэ хөлдөх туршилтыг хийдэг цор ганц хүн. Ер нь тухайн үед дэлхийд өмнө нь яг энэ хүүтний сорилыг бол хийж исэн юм тохиолдол байхгүй, альбиасаар бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Дэлхийд дахинд хүүтний сорилыг маш олон жилийн хугацаанд амжилттай хийсэн цор ганц хүн бол энэ Ясумара Хисато гэдэг хүн байгаамаа. Тэгээд энэ хүн бол бас хар хэлээр яригсад номон дээр их гол оройл гүйцэтгэж орно. Ер нь бол хар хэлтнүүдийн үүсгэл энэ ангиас зайлшгүй холбоотой гэдгийг та бүхэн номноос унших бах. Тэгээд энэ хүүтний сорил буюу энэ хөлдөх туршилтуудыг хүний биеийг хэсэгчлэн болоод бүтнээр нь за тэгээд дотроос нь гаднаас нь за хуурай мөсөөр байгалийн одоо өөрийнх нь одоо хүүтнэр эсвэл зохиомл хүүтнэр эдгээр маш олон зүйлээр туршиж үзсэн. Тэгээд энэ туршилтын гол зорилго бол одоо Япон цэргүүд Оросын холбооны улс руу зөвлөлт холбоотой улс руу хийх дайнд одоо их тийм Сибирийн хүүтнийг хэрхэн давж чадах вэ гэдэг тэр зүйлийг анх олох гэж энэ туршилтыг хийсэн байна. Тэгээ сүүлдээ бол энэ нь бол шинжлэх ухааны суурьтай болж эхэлсэн. Хөлдөх туршилтууд нь бол тэгээ хүүтэн төсвөртэй байхаас гадна одоо хүүтэн төсвөртэй байгаа мал амтэн хүнийг хүүтний төсвөрлөх чадвартай тэр одоо хүмүүс буюу одоо монголчууд бол тухайн үед энэ Финфанд бол хүүтний төсвөрлөх хамгийн өндөр чадамжтай яс үндэстнийхэн тоонд ордог байсан. Хятадуудаас илүү Япон солонгосоос илүү яагаад гэвэл эрсдэл суур амьсгалтай дорнодын их талд байдаг малчин хүмүүс бол тэр тусмаа
задгаа газар байдаг, задгаа шуурхтай тийм мал газар амьдардаг нүүдэлчин монголчууд бол хүүтний тэсвэрлэг маш өндөр чадвартай байсан баг. Тэгээд энэ хүүтний тэсвэрлэх чадварыг нь бууруулах гэдэг эсрэг туршилтыг бас хийсэн. Тэгээ хүүтнийг хэрвээ сайн тэсвэрлж байвал тэрийг нь яаж болиулах вэ? Яаж хүүтнийг тэсвэрлж чаддалгүй одоо урдан өхүүлэх вэ гэдэг туршилт. Өөрсдийнхөө хувьд бол хэрхэн хүүтнийг сайн тэсвэрлдэг болох вэ гэдэг ийм туршилтуудыг хийх зорилготой. Тэгээ ганцхан энэ зорилгоос гадна сүүлд бол энэ шинжлэх ухаанд бол асар том хувь нэмэр оруулсан. Би түрүүн хэлсэн ямар зүйл хоёр талтай. Тэгээд мэдээж энэ бол урт удаан хугацааны энэ Ясумуро Хисато гэдэг энэ хүүтний туршилтыг ахалж исэн энэ хүн бол 800 гаруй хүнийг хөлдөөж алсан гэдэг боловч 10 хэдэн жилийн дотор бол түүнээс илүү байх боломжтой гэдэг бас магадлал байна. Тэгээ одоогор мэдэгдсэн нь бол 800-аад хүн гэж энэ ч тэмдэглэгдэж үлдсэн байна. Тэгээ энэ самбар дээр бол энэ 731-р ангийн хийдэг байсан туршилтуудын одоо ерхий чиглэл байна. Тэгээд хамгийн дээдлэлт нь бол одоо мал, амтан, шавж, хорхой, мэрэгч тийм зүйлүүд дээр бактериологийн зэвсэг хийх, биологийн зэвсэг гаргаж авах ийм туршилтыг хийдэг байсан бол энэ голын 2 дугаар хэсэгтээ бол хүнийг устгах ийм туршилтыг хийдэг байжээ. Энэ хүнийг шууд устгах энэ туршилт нь бол мэдээж дүүжилж алах, тавганд цохиулах, хөлдөөх, за тэгээд одоо хазаж, яргалж цус алдуулах, тэгээд гэх мэт одоо ингэж хүнийг одоо шууд өхөлт хүргэх энэ зүйлсийг туршдаг байсан байна. За энэ доотлын 3 дугаар хэсгийн энэ 22 нэр бүхийн жагсаалт бол одоо тэр чигтээ одоо бактериологийн зэвсэг, хөлдөөх, туршилт, хүүтний сорил, шатаах сорил, тэгээд элдэг өвчин, жирэмсэн одоо бэлгийн замын халдварт өвчний сорил, жирэмсний сорил гэх мэт одоо байж болох, хүний ой толгоонд л орж болох бүхэл зүйлийг хийдэг байсан энэ 22 төрлийн сорил байна. Ингээд мал амтан дээр 11 ерөнхий бүдүүрч шиг хандлагатай туршилт сорилыг за хүнийг шууд өхөлд хүргэж болох 9 арга замыг за тэгээд хүн дээр хийж болох 22 өөр төрлийн ийм ерөнхийдөө бүлэг гэсэн үг шүү дээ. Одоо жирэмсний сорил гэж байгаа боловч энэ жирэмсэн эмэгтэйг одоо хүүхдийг нь амьдаран зулбуулахад хэдийн хугацааны дараа өгөх үү, их нь хэдийн хугацааны дараа өгөх үү, төрүүлэхгүйгээр байгаад байвал ямар хугацаанд байж байгаад өгөх үү гэсэн одоо бүх төрлийн сорилыг энэ бүдүүрч дотор хийнэ гэсэн үг. За энэ хэсэгт бол одоо ингээд транспорт хийдэг байсан хэсгийг харуулж байна. Энэ чинь special transfer гэдэг ямар шат амжилгаар наашаа хүмүүсийг зөөж энэ чинээс хаашаа гаргадаг байсан бэ гэдэг тусгай. Энэ 1943 оны 12 дугаар сарын баримтаар харуулжээ. За энэ ч бол нөгөө нэг Харбин хот дахь түрүүн би нөгөө нэг бичлэг хийсэн, дотор нь бичлэг хийсэн цагдаагийн кантоны цэргийн тусгай цагдаагийн тусгай тасаг гэдэг. Тэгээ нөгөө чөтгөрийн галтоогоо гэдэг газар чинь бол энэ чинээс тэр Харбинаас наашаага ингээ 20 хэдэн километр наашаага зөөдөг байсан хүмүүсийг. Тэгээ хотын төвөөс шууд зөөдөг байсан бол сүүлдээ галт тэрэгний өртөөн дээр аваачаад тэнчэнээс хүмүүсээ өөр машин руу сэлгээд одоо гуайлангуудаа гэсэн дүнснүүдээ тэгээд нааш навчирдаг байжээ. За энэ хүмүүс хүлээлцэжсэн протокол. Хүн гэж бол нэрлэхгүй шүү дээ. Одоо гуайлан хүлээлцэжсэн протоколууд нь. За энэ 731-р ангид байсан цэргийнхэн, эмнэлгийнхэн энэ төр хаа яваа газар нь тухай салбарт нь ажиллаж исэн хүмүүсийнх нь баримтат кинонууд нь гарч идэг юм байна л да.
Такэши гэдэг энэ нөгөө Иширо генералын дүү төрсөн дүү. Тэгээд энэ бол яг энэ симфоны ерөнхий татвар зохион байгуулалтыг сүүлд хурж ирж хариуцсан. Бараг энэ татан буугтахаас өмнөхөн 3 жилийн өмнө хурж ирж хариуцсан юм хүн байдаг. Японд шоронд хоригдож байгаа суллагт магцаа наашаа ирсэн. Энэ шоронгийн түлхүүр 20 өрөөний түлхүүр. 20 өрөөний зохион байгуулалтад бол ийм байжээ. Энд чинь бол ерөөсө ганцхан юу байгаагүй шүү дээ. Ганцхан эмэгтэй хүн байгаа. Биш ээ, эрэгтэй хүн байгаагүй. Эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл байсан. Бүр няраа хүүхдүүдийг хүртэл одоо харбины хотын төвөөс аваад ээжтэй автаа аваад тэгэл наашаа авчирсан. За энэ хүн зөөж ирдэг байсан машин нь байна. Гуайлан зөөж ирдэг байсан. 33 онд байгуулагдсан 731-р анги маань 37 оноос бактериологийн зэвсгээ үйлдвэрлэж эхэлсэн. За бактериологийн зэвсэг зөөвөрлөх, тэслэх, харвах хэрэгслүүд, шаазан бөмбөгнүүд. Шаазан бөмбөгний санааг бол Иширо генерал олохдоо нэг гишатай одоо зугаацж жагаад тэгээд нөгөө гишаа нь одоо нэг Япон солонгос энтрийн юу байдаг да? Шатар даам шиг нэг юм юу гэдэг лээ, нэг айгүй олон хар цагаан гэдэг олон юм товчиг юмнуудтай. Тэр юмыг хийсэн шаазанг санаандгүй татаж хаагалснаар Иширо генерал энэ шаазан бөмбөгийн дотор бактерийн одоо зэвсгээ хийгээд туршиж болох юм байна. За мөн довтолж болох юм байна гэдэг энэ санааг олсон. За энэ ч бол маш оновчтой хэрэгцсэн, маш амжилттайгаар хэрэгцсэн. Яагаад гэвэл энэ бөмбөгнүүд дотор хийсэн элдв, бөөс, уурс, өвчний бактериуд бол үхэхгүйгээр агаарын даралтыг одоо тэсвэрлээд за энэ байна. Тэгээд одоо үхэхгүйгээр объектэнд тусгасан байндаа буух юм боломжтой болсон юм аа. За энд бол хийжсэн туршилтуудыг хаана хийж яваа гэдгийг харуулсан map байна, газрын зураг. За энэ шаазан бөмбөгнүүд бол яг артиллерийн бөмбөг шиг хэлбэртэй боловч эдгээр бол бүгдээрээ шаазан тэгээд гипсэн ийм бөмбөгнүүд байна. Тэгээд энийг хамгийн анх японочууд албан ёсоор бүтээж чадсан, хийсэн. Тэгээд энийг бол дэлхийн аль ч газар дайн тулаан явуулахад хэрэглэх төвөөс олноор үйлдвэрлээд маш одоо амьдрах чадвартай урт удаан хугацаанд хадгалагдах чанартай өвчин бактериудыг дүүргээд тэгээд ингээд асар олон тоогоор үйлдвэрлэдэг байсан байгаа. За манай нөгөө зохиолын хамгийн гоё хэсэг гоё ах үү? Товч тодорхой төрслөгддөг хэсэг энэ ч одоо үйл явдлыг ингээд зургасан байж байна. Иширо генерал за энэ 731-р тасгийн ажилчдаа өөрөг даалгавар өгч байгаа юм. За тэгэхээр 1941 оны 1-р сарын 14-ний өдөр Монгол улс ноос бол алт гэдэг ураатай нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тушаал шийдвэр гаргасан юм. Тэгээд энэ ноос бол алт гэдэг энэ 1941 оны 1-р сарын 14-нд гаргасан энэ захирамж бол зөвлөлт холбоотой улсад одоо дайн болж байгаа өөрийн хөрш ах улстай хамгийн өндөр хэрэгцээтэй байгаа
ноосыг бэлтгэж өгөх ийм зорилготой байсан. Гэтэл энэ Япон бол тухайн үедээ зөвлөлт холбоот улсын эсрэг байсан шүү дээ. Монгол улсын эсрэг эзэн түрэмгийлэх бодлоготой байсан ийм улс. Тэгээд Япон улс бол юу яасан бэ гэхээр Монгол улс Оросд ноос бэлтгэн нийлүүлэх энэ хамгийн гол бэлтгэн нийлүүлэгч улс болох юм аа. Тийм учраас Монгол улсад ноос бэлтгэх үйл ажиллагаанд нь саад тавих хэрэгтэй гэдэг тусгай нууц тушаалыг гаргасан. За энэ нь бол монголчуудын түүхэнд бол үлдээгүй. Японы түүхэнд үлдсэн. Монголчуудын түүхэнд үлдээгүй гэдгийг бол би монголчуудын яг энэ цаг үеийн түүхийн сурвалжууд дээрээс уншаад хайгаад ерөөсөө олоогүй. Японы түүхэнд үлдэхтэй бол энэ тусгай нууц тушаалыг Японы эзэн хаанаас 731-р тасгийн генерал Исиёширод хөргүүлсэн. За энэ тушаал дотор юу байсан бэ гэх юм бол Монгол улсаас зөвлөлт холбоот улсад нийлүүлэх ноосонд хориг тавих ийм туршилт ийм бактериологийн нууц даалгавар гүйцэтгэх ийм тушаал байсан. За энийг бол Исиё генерал Курата гэж миний номон дээр гол дүрд гарч байгаа хүнд бактерийн мэрэгчлэлтэнд үүрэг болгосон боловч Курата бол яасан бэ гэхээр энэ үүргээс татгалцсан. Тэгээ энэ үүргээс татгалзаад Ясумура Хисато гэж хөлтөлтийн туршилт ахалдаг эмчид энэ үүргийг шилжүүлэхийг хүссэн. Тэгтээ бас хамтарч ажиллахыг. Ингээд Монгол малын удмын санд өөрчлөлт оруулаад Монгол ноос ихтэй хонь ямаа тэмээ зэрэг амьтны хүүтнийг тэсвэрлэх чадварыг бууруулад тэгээ удмын санд нь өөрчлөлт оруулаад нэг үгээр хэлбэл зуд турхан салхи шуурганд мал амархан үргэх ийм төрлийн өвчлөлийг бий болгоод нууцаар Монгол малд тархах ийм арга хэмжээг зохион байгуулсан баг. Энийг бол Монголын түүхэнд оруулаагүй. Тухайн үед мэдсэн хүмүүс нь мэдсэн. Тэгээд ихэнх нь мдэггүйгээр ингээд өнгөрсөн. Тэгээд Япончууд бол салхи агаар туслын замаар халдварлах шүлхийтэй ижил төстэй боловч зөвхөн цэргийн бактериологийн дан явуулж байгаа юм а гэдгийг мэддэхгүй байх үүргийг өгсөн. Тийм учраас мал амтан бол онцгойлон биеэр нь туурах юм уу, шүлс юм гоож эсвэл ханиалгах зэрэг өвчний шимж тэмдэггүйгээр өөхөх ийм зүйлийг хийгээсэ гэж Исиё генерал хүссэн. За үүнийг нь бол Ясумура Хисато Курата хоёр амжилттайгаар хийсэн байгаа. За ингээд амжилттай хийсэн туршилтыг дорнод тэгээд хойд хэсгээр сэлэнг тэгээд ер нь хил дагуу өмнөд хил дагуу хятадын тухайн үед бол хятад улс Японы иргэшэлд байлаа шүү дээ. Тэгээд хятадын Монголтой хил залгаатай бүх газраар дамжуулж энэ ингэж гол мөрөнгөөр дамжуулж тэр 9 шидийн туршилтуудаа хийж ижээ. Тэгснээр Монгол малын удмын санд өөрчлөлт орж тухайн жилдээ бол хүүтнийг тэсвэрлэх чадвар нь унаад цуд тархнаар маш олон малаа алдсан байдаг. Ингээд тэр ноос бол алт гэсэн зөвлөлт холбоот улсад нийлүүлэх ноосны төлөвлөгөө бол талаар ус юм аа. За ингээд бэлэн болгосон бактериологийн зэвсгүүдээ агуулгах, цуглуулах ийм арга хэмжээ ийм их бактериологийн хортой өвчний үүсгэлтэй бодисуудыг амьтдуудыг ингэж цуглуулж үйлдвэрлэж авч чадсан ба. Ингэснээр бол Япончууд дэлхий дахинд бол
асар хоригнолтой бактерийн дан явуулах ийм боломжтой болсон. Ер нь яагаад японочууд энэ бактериологийн дайныг хийхээр ингэж төлөвлөж ийм урт удаан хугацаанд ийм их хөрөнгө гаргаж ийм судалгаа, туршилт судалгаа хийж энэ олон мянган хүний амийг золисон юм бэ гэхээр бол Япон бол өөрөө жижиг газар нутагтай, газрын ашигт малтмал багтай. Тэгээд бага газар нутагтайгаас шалтгаалаад мал аж ахуй бол хөгжөөгүй, тариалан газар нутгийнхаа хэмжээнд тохирсон тариалантай ийм л нутаг шүү дээ. Тэгээд улс шүү дээ. Тэгээд ихэвчлэн далайн дайн явуулах боломжтой боловч тухайн үед бол далайн дайн буюу нэгдсэн хуульд захирагдах, нэг хуулинд захирагдана гэж ярьдаг байсан л да. Далайд болж байгаа үйл явдал бол бүх дэлхийн улс оронд хамааралтай. Тэгээд тэрнчээ бол Японтой бол далайд тулалдах тийм улс орон, Америк нэгдсэн улсын холбоотуулсан тийм улс орон бол сонирхол байгаагүй. Тэгээ бүгд бол хуурай газраар тулалдах юм сонирхолтой. Яагаад гэвэл Японыг хуурай газраар довтлон хөрөнгөлөхөд чадамж багтаа гэдгийг нь ойлгочихсон. Тийм учраас хуурай газраар тулалдахад бол хэмжээний хөрөнгө мөнгө зэрэг зэвсэг хэрэг болно. Тэгээ Японд бол тийм юм хогонс учраас тэгээд цэргийн тоо хүчээр бол бага учраас тэгээ хурдан үйлдвэрлэгдэх зэр зэвсгийг фронт руу илгээх тийм хурдцтай үйлдвэрлэл явуулж чадахгүй учраас Япончууд бол маш богино хугацаанд зардал багтай тэгээ биологийн дайн явуулах ийм үзэл баримтлалыг бол барьж ирсэн юм аа. Тийм учраас энэ 731-р ангийг энэ эзэн хаан нь өөрөө зөвшөөрч, эзэн хаан өөрөө бол биологч мэргэжилтэй хиймч хүн байсан. Тэгээд өөрөө зөвшөөрч, өөрөө тусгай зарлиг гаргаж энэ харбинд энэ 731-р ангийг байгуулсан юм аа. Ингэж байгуулснараа 12 жил эхлээс авах дуусах хүртлээр бол энэ хүндрэлтний эсрэг хийсэн гэмтэргийн цаг үе эхэлсэн юм аа. За энэ бол ингээд биологийн зэвсгээр хот суурин газарт бөмбөгтөлт үзүүлэх, халдлага үзүүлэх ийм туршилтуудыг хийж байсан тухай харуулж байна. Тэгээд онгоцоор бол биологийн дайныг бол хийгээгүй хийсэн шүү дээ. Тэгээд тийм ихээр хийгээгүй зөвлөлт холбоот улс болоод Америк нэгдсэн улс тэгээд их газрын Монгол улсад ихээхэн хохирол учруулахаар халдлага хийж чадхаагүй байжгаад дайн дуусаж Япончууд өгдөөгөө бууж өгөх гэрээнд гар вэсээ зурснаар энэ ангийг өөрсдөө чадах чинээгээр устгаад дөрвцгээсэн боловч мэдээж энэ олон жил энэ том байгууламжийн заавалшгүй баримт нотлохоо тойруултна. Тэгээд ч нөгөө эмчнэр цэргүүд ажилчид бол хэвээрээ байсан. За харин ингээд бид нар 6 дугаар музейгийнхэн 6 дугаар хэсэг буюу баримт нотлохооны хэсэгт ирж байна. Баримт нотлохоог устгаж эхэлсэн хэсэг гэх юм уу. Тэгээд 1945 оны 8 сарын 10-нд бол 731-р тасгийг энэ Широ генерал, Широ гэж монголоор галхилах юм бол тэгж хэлээд байна. Тэгээд Широ генерал маш хурдтайгаар устгаж баримт нотлохоонуудыг устгах үүрэг даалгаврыг тасгийн хамт олонд өгсөн. За энэ яагаад ингэж өгсөн бэ гэх юм бол хүйтэн дайн дуусч Япончууд өг дүүгөө бууж өгсөн. Япончууд өг дүүгөө бууж өгснөөрөө хүндрэлтний эсрэг хийсэн энд гэмт хэрэгэд далдлахыг оролцсон. Тэгээ Широ генерал бол энэ 731-р тасгийн бүх баримт нотлохоонуудыг устгах гэдэг үүргийг 2 хэдэн хоногийн дотор үлээ устгах гэдэг үүргийг өгсөн. Тэгээ мэдээж энэ чулуу төмөр ишил зэрэг бол устгах ямар ч боломж байхгүй. Тэгээ чадах чинээгээр нуусан байдаг. За энэ бол юу гэдгийг та нар мэдэх бах тий, шатаах цух. За энэ нэг химана хин буган гэхгүй шатаах цухны хаан баха та. Тэгэж бодож байна. Нураасан шатаах цухыг хамгийн дөрөнд нурааж даалд оруулах гэж хичээсэн. Яагаад гэх юм бол нөгөө олон тооны хүнийг
одоо устгаж үгүй болгодог байсан гэдгийн ганц том баримт нотлох нь байсан шүү дээ. Тийм учраас Итиеро гэж галч байсан. Тухайн үед бол энэ шатаах зуухыг бараг эхнээс нь ахуулаад дуустал нь энэ шатаах зууханд ажилласан да. Тэгээд тэр галч бол сүүлдээ яг энэ дайн дуусхын өмнөх нь солиорсон галзуурсан галзуу өвчнөд туссан хിവэрэ байсаар агаад тэгээд нас орсон гэж үздэг. Өөрөө энэ галын зуухандаа үлдээд тэгээд амиа юу гэдгсэн гэж үздэг. За энэ бол нөгөө нэг аимшигтэй шатаах зуухныхын жинхэнэ ханаа байна. Би бол ганцхан метрийн зайтай зогсож байна. Үе төмөн хүн шатаасан зуухтнаас ганцхан метрийн зайтай ингээд зогсож байна. За тэгээд өчтөр уулзсан хятад хөвшин бол юу гэсэн бэ гэхээр миний судалгааны ажил дээр мөн гарсан. Тийм учраас би лавлж асуусан. 10 жилийн дараа Харбин хотод буюу одоо энэ Финфанаас 20 км зайтай хорлоо газар хүний хүүр муудсан тийм өнөртдөг байсан гэсэн. 10 жилийн дараа тийм өнөртдөг байсан гэсэн. Тэр бол үнэн үү гэж асуусан. Тэгээд тэр хөвшин болвол дайны дараа 1956 онд Харбинд нүүж ирж суурьсан байлээ. Тэгээд Харбинд нүүж ирж суурьшаад бол үхэрийн тэр муухай өнөр нь бол өнөртдөг байсан гэж. Тэгээд дайны дараа 10 хэдэн жил энэ Харбин хоттой иргэн болгоныг одоо харах болгоно тэгчнээ ширхгийг барь гэдэг үүрэг даалгавар өгдөг, барьж устдаг гэдэг үүрэг даалгаврыг коммунист намаас өгдөг байсан баг. Яагаад тэр үүрэг даалгаврыг өгдөг байсан гэвэл ойлгомжтой. Энэ юу нэг 731-р тасгийг устгах үед бүх мэрэгчийн одоо шавьч нар одоо ус алахыг алаад тэгээд заримыг нь одоо алдаж сул тавиад ингээд хайч үрэх нөгөөдөл нь мэдээж хот суурин газар бараадсан байж дараа нөгөө 9 шүдийн өвчтэй амьтдууд нь. За энэ шатаах зуух, хортхийн зуух энтраас үлдсэн ийм тойрыг ингээ харуулж байна л да. Энд ч бичлэгээр ингээ харуулж байна. Тэгээд эдгээр өөрсдөө ингээд чадах чинээгээр нотлох баримтуудаа устгах сүүлд нь агаараас бөмбөгдсөн байдаг. Өөрсдийнхөө барьж байгуулсан энэ 731-р тасгаа тэгээ агаараас бөмбөгдөөд бүх объектуудыг нь устгасан байдаг. За ингэснийхаа дараа яасан бэ гэхээр нөгөө маш туршилтанд орохоор хүлээгдэжсэн яг хамгийн сүүлийн өдөр туршилтанд орохоор хүлээгдэжсэн 500 гаруй дүнз гойлинг шууд одоо бууд устгаад тэгээд газар болсон. Газар болсон боловч тэр хүмүүсийн хүүрсийг юм үнэртэн тэгээд газар болоод дийлэхгүй учраас шатаасан. Шатаасан чинь тэр олон хүний хүүрсийг бас бүрэн гүйцэн шатаж өгөхгүй байсан. Тэгэхээр газраас буцаагаад ухаж гаргаж ирээд нөгөө шатаасан овоолсон хүний хүүрсийгээ буцаагаад задлж нураагаад тэгээд үе мөчөөр нь салгаж ихэсэн байна. Тэр олон хүний тэгээд нөгөө урд нь юугаа энийг ингээд тойруулаад тасгаа тойруулаад нүх ухаад ингээд хүүрсэгнүүдээ бүгд ингэ хийчдэг байсан байгаа шүү дээ. Тэгээд тэднэр нь хүртэл нотлох баримт болох учраас бүр хэдэн жилийн өмнө болсон туршилтаар өгсөн зарим нь шатаагаад зарим нь булсан тэр хүүрсэгнүүдээ хүртэл гаргаж ирсэн байдаг. Тэгээд тэр хамгийн сүүлд энийг гаргаж яхад нь бактериологийн зэвсэг үйлдвэрлэдэг биохимч нар нь юу гэж хэлж ирсэн бэ гэхээр бид нар хүүрнээс өвчин гаргаж авах юугаа туршилтаа үргэлжлүүлмээр байна гэж хэлж ирсэн байгаа. Тасган сүнж явахад тэгтлээ одоо улангасаад улаарч энэ ажлыг гүйцэтгэдэг байжээ. За энэ бол дайны дараа хийсэн шүүх хурал харагдаж байна. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн гэж шүүх хурал болсон. Тэгээ шүүх хурал болсон боловч 731-р тасгийн нэр бүхий толгой хүмүүс нарийн мэргэжлийн эмч нар ял шийтгэлгүй өнгөрцөн байсан. Тэгээ ял шийтгэл нь хамгийн хөнгөн байдлаар өнгөрсөн байсан. Тэгээд энэ дээр бол гарч байгаа нэг юм бол Америк нэгдсэн улс бол
энэ хүмүүсийг, энэ эмч нарыг нотлох одоо энэ 10 хэдэн жил хийсэн туршилтын ажлынхаа материалуудыг өгөх юм бол өөрсдийнхөө улсын ивэлд ингэж авна гэдэг ийм нууц амлалт өгөөд за энэ 731 дэх засгийн хүмүүс байна л да. Тэг яг цэргүүд мэргүүд хянагч нар энэ төр бол янз янзын яр шийтгэл аваад өнгөрсөн баг. Яг энэ туршилт хийдэг байсан энэ хүмүүс бол ихэнх нь баримт нотлогоонуудаа өгөөд тэгээд туршилтынхаа материалуудыг өгөөд ингээд амьд үлдцгээсэн байдаг. Тэгээ сүүлд нь өөрсдөө Токиод очиод, Японд очиод өөрсдөө гэсэн төрх хэмлэг, за тэгээд гэмтлийн эмнэлэг, халдвар төвчний эмнэлэг зэрэг эмнэлгүүдийг байгуулад амжилттай ажилласан байцгадаг. За энэ ч бол шоронд орсон хүмүүсийнх нь ял шийтгэл эдэлсэн хүмүүсийнх нь мэдээлэл байна. Тэгээд маш олон хүмүүс байсан учраас одоо тэрийг нь тэр энийг нь гэж хэлхийн аргагүй олон эмч ажилчид, шоронгийн эсвэл мөрдөн шалгах тасгийн эсвэл трансфер хийдэг, тээвэр хийдэг хүмүүс байжээ. За 731 дугаар ангиас амьд гарсан болоод одоо сүүлд одоо энэ өвчнөд нэрвдээд өвчнөө насаараа хийж явж байгаа хүмүүсийн зургнууд. Тэгээд тухайн үед бол ийм л өвчнүүдийг хүний бие дээр туршдаг байж тээ. Энэ бол булчин задрах тахал. Манжийн дэглэмийг нураахаар орж ирсэн Япончууд ингээ хятадтай бүрэн эзлэхээс гадна ийм том гэмт хэрэг ийгүүлдээд тэгээд явцгаас юм аа. Тэгээд би сүү өвчтрийн тэр хүнээс асуугаа сүүл нь Япончууд уучлалт гуйсан уу? Тэгээд харбины иргэдэд зориулаад янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг, тэмдэглэлт өдөр байдгүй гэж асуусан. Тэгээд бол Япончууд албан ёсоор бол уучлалт гуйх нь гуйсан дараа нь. Гэхдээ бол яг энэ үйл ажиллагаанд хаа төлөө одоо хандад тусламж өгсөн юм уу, зохицолбор юм байгуулсан. Эсвэл одоо боловсрал ангаа ухааны салбарт хийж өгсөн юм бол байдгүй. Тэгээд тухайн үед тэгээд нэг дайны дараахан уучлалт гуйгаад шүүхөрлөлөд ингээд дууссан гэж хэлээ. Яг энэ баримтат кинонуудыг ингээд үзэж байхад бол ер нь бол энэ туршилтанд оролцсон эмчнэр бол хинэнч уучлалт гуйх тийм сонирхол байгаагүй. Хинч өөрсдийнхөө хийжсэн энэ зүйлийг гэмт хэрэг гэж үзээгүй гэдгийг баримтат кинонууд тэр ярьдаг. Би гэмт хэрэг гэж үзэхгүй байна гэж. Яагаад гэх юм бол энэ шинжлэх ухаан болоод ангаа ухааны салбарт дэвшилттэй маш том алхам болсон юм аа. Тэгээд энэ бол одоо дэлхийн дахны ангаа ухааны практикт бол их нэмэр болсон юм аа. Тэгээд үнэхээр нэмэр болохын хувьд бол болсон. Тэгээд хүйтэн дайны дараа бол дэлхийн дахин Япон эмчгүйгээр ангаа ухааны салбар нь явдггүй байлаа. За тэгээд та бүхэн санаж байгаа Хвангийн нулимс номон дээр Япон эрдэмтэн Нобелийн шагналыг хүртсэн тухай одоо үүдэлтэй холбогдолтой. Ингээд бол Японы эмч ангаа ухааны салбар, шинжлэх ухааны салбар бол хэдэн зууныг өртөөлөн алгасан амжилтынх нь нэг шалтгаан нь бол энэ 731 дугаар анги юм. Тэгээд тэр дадлага туршлага практика бол дэлхийд дахинд хүндрэлтэнд одоо сайнаар үзүүлж яваасай л гэж одоо өссөн багтаа болвол
Тэгээд Японы одоо өсрөнгөө хөгжил юм бол зайлшгүй энэтэй бол холбоотой гэж би бол боддог. Яагаад гэвэл тухайн үед дур зоргоороо ийм туршилтуудыг хийх, ийм бактерийн дайн явуулах, энэ олон мянган хүнийг энэ олон арга хэлбэрээр өхүүлж үзэх, задлж үзэх энэ нь бол мэдээж цэрэг дайны үйл ажиллагаагаас гадна бас ангаа ухаан шинжлэх ухаанд хийсэн их том тийм бодит туршилт, судалгаа, хувьсэл болсон байхаа. Ингэснээр одоо 700 Финфан дахь 731 дугаар ангийн туураар аялах аялал маань өндөрлөө. Харь хэлээр хэрэгсэд номыг уншигч таны гарт хүрэх гэж мөн 2 жилийн нөрөх судалгаа сурвалж ажлыг хийлээ. Тэгээд хамгийн сүүлчийн судалгааг бол Монголдо байгаагийнх өөрийн биеэр ирж хийя гэж маш хүссэн. Тэгээд энэ судалгааг өөрийн биеэр хурж ирж хийж хүмүүстэй уулзаж ярилцаж хийлээ. Тэгээд энэ мэс заслын утга бол олон хүмүүсийн цээжийг нээж хэдэн мянган хүн дээр хийсэн туршилтуудын одоо гэрч болгож тэмдэглэлийн дэвтэр саяны мэс заслын утга. За энэ тоос 3-ыг хамгийн сүүлчийн үзмэр болгож тавьжээ. Тэгээд энэний ард бол ингээд 731 дугаар ангид нийт нас орсон хүний тоо, тэгээд үйл ажиллагаа яаж явагдсан, хизээ дууссан гэсэн ерөнхий бүдүүрч мэдээлэл хадгалан өдөн үлдсэн байна. Ингээд та бүхэн маань тун удахгүй харь хэлээр хэрэгсэд номноос илүү дэлгэрэнгүй мэдээлэл, дүрс зураглал олж аваарай. Одоо би яг харь хэлээр хэрэгсэд номны судалгаа хийгээд Харбин мужид байна. Харбин мужийн Харбин хотын төвийн хойд хэсэгт оршдог хуучин 2 давхар гэж нэрлэгддэг байсан цагдаагийн хэсэг дээр цагдаагийн байгууллага ирсэн. Энэ байгууламж нь урд нь бол хүүхдийн сургууль, мужийн захиргааны газар зэргээр ашиглагддаг байсан бол 1933 оноос эхлээд Японы цэргийн кантоны армийн тусгай цагдаагийн тусгай тасаг байрладаг болсон. Тэгээд цагдаагийн тусгай тасаг байрласнаар чи бол Хятадууд, Манжууд, Солонгосууд, Оросууд за монголчуудыг элдв хэл сэрэгт гүтгэж за тагнуул туршуул метэр өртөд хугацааны дарчлаан зовоосон байцаалтууд явуулж олон ч хүмүүс энэ газраас гаргуугаар нас барсан. Тэгээд энэ бол дэлхийн түүхэнд Хүйтэн дайны үеийн түүхэд бол юу гэж нэрлэгдсэн бэ гэхээр чөтгөрийн гал тогоо гэж нэрлэгдсэн. За тамийн хөрсөн дээр гарч ирсэн тамийн хаалга гэж нэрлэгддэг байсан юм газар. Тэгээд одоо уншигч нартай энэ судалгааны зарим хэсгийг дүрсжүүлээ харуулъя. Тэгээд яг энэ ч бол одоо энэ тухайн үед энэ цагдаагийн хэсгийн одоо хонглын давхарт байна. Одоо бол музейд урсгал болгоод зориултаар ашиглаж байгаа. Тэгээд энэ ч бол энэ хүмүүсийг тарчлаан зовоодог, элдв янзаар одоо байцаадаг, хүнд ирүү толгодог ийм газар бол яг энэ хэсэгт ингээ харагдаж байна. Энэ ч бол Японы цэргийн ингээд Японы цагдаагийн ажилтан за тэгээд элдв хэрэг тулгах, шахах, тамлах хүмүүсээ энд оруулж ирж одоо ирүү тулгадаг олон төрлөөр зовоон тарчлаадаг ийм байсан газар. За энэ тал юу бол одоо эцсийн ялыг гүйцэтгэдэг ийм газар. Энэ бол одоо шууд дүүжтэй доошоо ингээд нөхрөөгөө ундаг цааз ял гүйцэтгэдэг ийм газар. За хүнд тоосгоор энэ сандал дээр одоо суугаад хүлж ягаад хүнд чулуугаар цохиж алах, төмрөөр цохиж алах эсвэл одоо дүүжилж хөнөөх зэрэг цэцгийн цааз ялыг гүйцэтгэдэг байсан ийм газар байна. За одоо бүгдээ машинаар бол одоо хүмүүсийг энэ газар хэрхэн тарчлан зовоодог байсан бэ гэсэн ийм зураглалуудыг харуулж байна.
хүний гарыг хуглах, хөлийг нь дөнгөлөж хадаастай төмөр дээр уяах. За энэ монголчуудын хэрэгэлд бас монголчуудын хэрэгэлд үүсэн нэг арга одоо тоосго нэмэх гэдэг арга. Тэгэхээр энэ тоосго нэмэх гэдэг энэ тарчлан зоох ирүүшүүлэлт бол хүний одоо биеийг байгаагаас нь дахиад даруй одоо 30-40 см хурдуулгадаг хэсэг гэж байна. Тэгэхээр нэг нэгээр нь тоосго нэмж, нэг нэгээр нь тоосго хасаж хүнийг тэлэх юм хэрэгсэл. За энэ бол дэлхийд дахинд бол маш одоо алдартай гэх юм уу одоо бүхэл газрын байцааг шийтгэх, ирүүшгөх хэлбэрт хэрэглэгддэг амьд амьдар нь буюу одоо усанд живүүлэх гэдэг юм аа. Тэгээд ам хамрыг нь битүүлж яагаад усаа уушиг хотоодыг нь усаар дүүргдэг ийм тарчлаа зав харах. За энэ бол одоо уураар утах одоо хиншүүгээр ингэж нүүр амыг нь одоо утах, нүрийг нь түлэх юм. За энэ бол нэг мэдээж байдаг. Халуун хайрах шарах. Тэгээд тамхины цогоор түлэх, нарийн нүрээр түлэх гэсэн юм тарчлаа зов гэдэг цагдаагийн байгууллага бүхэлдээ нэг давхар нь хонглын давхар нь тэр чигээр 20 анги байсан. Тэгээд одоогоор бол зөвхөн зөмрийн зориулалтаа аваад зарим нэг хэсгийг нь үлдээсэн байна. Яг ийм 20 хүрээнд одоо хоригдлуудаа хийсгэр хэрэглэж байгаа, за мөн сэжиглэж байгаа тийм хүмүүсийг авчирч яг ийм 20 хүрээнд ингэж хайдаг байсан баг. Тэгээд яг тэр үеийн төмөр байдал орноо бүгдийг нэг чигээр үлдээсэн гэж хэлж байна. Тэгээд энэ чинь ойролцоогоор миний судалснаар бол энэ нийт 12 жилийн хугацаанд энэ байгууллагын шүү 20 гаруй мянган хүн ороод нэгэн жирэ гэж гарч ирээгүй гэдэг ийм түүх бий. Тэгээд нөгөө чөтгөрийн цорхоо хотод гэдэг хочин бол энэтэй холбоотой. За энэчнээс бол яг тарчлаан зовоох, ирүүшүүлэлт тулгаад ирүүшүүлэлт авч чадаагүй хөж үргэлдэх хүмүүсийн тооноос гадна наашаага бол одоо бид нар тун удахгүй дараагийн өртөө 731-р анги гэж Финфан руу Харбин хотоос 20 км багшаага газар руу очино. Тэгээд тийшээ ачдаг байсан хамгийн гол зэрэг гооны кантоны цэргийн цагдаагийн тусгай тасаг одоо бид нар үзсээр очино. Тэгээд та бүхэнд айлуулах зураг баримт хүмүүсийн хэрэгжилж ирсэн зүйлсийг баримтаар